Сайн уу? Халуу. Номин байна. Яа. Бид хоёр бас нэг кофе шоп дээрсэн байна. Өдөртөө сонсуугаас бичлэгээж байна те. Аха, сонсоос бичлэгээж байна. Амар гоё газар ирсэн. Тий. Өдөр нартай өдөр болсон. Бороогүй. Амар гоё юм. Надаа амар гоё юм. Гайс те. Аха. Тэгээд сайхан кофе уугаад юм ярилцъя гэж бодлоо. Өнөөдрийн сэдвийг ярилцах болно. Өнөөдөр ямар сэдвийг ярилцах вэ? Өнөөдрийн категори бол таяг сайн бай. Их сургуулийн амьдрал. Их сургуулийн амьдрал. Бид хоёр их сургуулаа илт төрөнд төгссөн байхгүй юу, те? Аха. Тэгээд ямар байсан? Тэрний талаар юу асуудаг вэ? Тэрний талаар. Тий. Их сургуулийн амьдралд юу тохиолдож байна? Юу хийж болох вэ? Юу хийх ёстой вэ? Тийш. Гэх мэтчлэн зүйлсийг ярина. За, хамгийн 먼저 introduce yourself. Би Кёнгиде их сургуулийн аялал жуулчлалын мэрэгчлэр төгссөн. Сая жилийн өмнө төгсөн үү? Жил болсон уу? Одоо яг жил юм биш үү? Жил Төгсөд яг жил болсон байна. Тийм. Тэгээд 4 жилийн хугацаанд сурсан байгаа. Тийм. Би ч 똑같아. 경희대 학교гийн би юуны тал гэхээр хоол хүнсний food service management-ний major-ыг сурсан. Тэг би бол төгсөд 2-3 жил болж байна. Сонбэ. Тий. Маа сонбэ байгаа. Окей, let's go. Тэгээд За Монголын дээд сургууль бол мэдхэлтэй, Солонгосын дээд сургууль бол яг бид хоёр хоёулаа гол нь би сурж байгаагүй байхгүй юу гол нь. Би ингээд нэг зарим хүмүүс чинь Монгол сурж байгаад ирсэн хүмүүс дээ шүү дээ. Тийм. Би болол яг нөгөө нэг Солонгос хэлээ бэлтгэлээ төгсөөд нөгөө бакалаврд орсон. Сүзиж гэсэндээ яг адилхан тэгж орсон. Тийм болоод яг Монгол бол ямар айдыг мэдэхгүй байна л та. Тийм. Төстэй юмнууд байх гэхдээ төсгүй юмнууд ч гэсэндээ ер нь бол байгаа. Окей. За ихтэй. Би анхны хэлмээрээс юм юу гэхээр 수강 신청. 유럽 수강 신청. Монголд ямар айд мэдгүй байна. Солонгосын 수강 신청 бол заавал өөрөө анги ингэж барих хэрэгтэй байсан. Хичээлээ заавал өөрөө интернетээр авах хэрэгтэй байсан. Тэгээ 9 цаг гэж хэлдэг. Яг тэр өдөр нь байдаг. Одоо 1-р анги одоо нэгдүгээр өдөр хийн, 2-р анги 2 дахь өдөр хийдэг ч юм уу те. Яг өдөр 9 цагт эхлэнгээд тэр тэрийг PC бангаар чих юм уу, утсаар чих юм уу, ноутбукээр чих юм уу. Яг авах хэрэгтэйсэн. Тэгээ энэ бол дээд сурвал мадаа таллаа. Тийм шүү дээ. Бид хоёрын дээд сурвал бол тийм бишээсэн. Заавал ангиа өөрсдөө сонгоод авах хэрэгтэйсэн. Өөрсдөө сонгоно. Тэгээ авч чадахгүй болол тэгэл тийм дахиад авах тийм нөхцөл ер нь бол байхгүй те. Одоо нэг яг сонсох хичээлнүүд гол мэрэгжлийн хичээлүүдийг авч чадахгүй бол тэрийгээ. 아니 근데 정정 기간 있잖아. Тий, яг ер нь бол алцаандаа л гэсэн үг гэдэг. Гэтэ би сонсноор Монгол ч гэсэндээ тиймгээ сонссон. Тийм. Монгол нөө системнийх нь юу эднэр бас амар өрөө эднэр зааж магаад тэгээ рекэднэр коллеоддаг гэж сонссон. Яг нөгөө нэг чонгаак хангон чар бүргээс. Тийм. Ер нь бол энэ бол тийм байс. Тэгээ хичээл бол өн зөндөө л төө. Уг нь сонсч олдог. Тийм зөндөө хичээлнүүд айд юм мөртлөө. Ер нь чадвал нэртэй багштай чадвал сайн ингээд зааж өгдөг. Чадвал оноо сайн өгдөг багш юм. Эсвэл тимний ингээд 과제 조별 과제 гэдэг аахгүй юу. Тимээр хийдэг ингээд даалгавар зөндөө биш байдаг. Багшид ер нь хүүхдүүд дуртай байдаг болоод тэр багш нарыг ингээд сайн ингээд хайгаад амар ингээд ормаараа ангиа ингэж бүр бичээд авчдаг гэсэн. Нэгдүгээр анги 2 дугаар анги бүр ингэж бэлдэг байсан юм шиг тий. Тэгчихсэн үү чи? Яажсэн? Гэхдээ ихэнх хүмүүс тэгж бэлдэг байгаа. Би бол яг нөгөө нэг цагийн хуваар надад илүү чухал байдаг байсан гэх юм уу? Тий, цагийн хуваараа тааруулж. Яаж тааруулж байсан чи? Орой ажил хийн гэж бодоод, орой цагийн ажил хийн гэж бодоод цагийн хуваарыг ер нь бол зааддаг лээс байхгүй юу? Бас тийм бай. Тийм болно шүү дээ. Нөгөө нэг эгш соо амар их сонсч байсан. Эгш. 9-өөс ахуулаад эртгээ сонсоод тэг би нөгөө нэг жоохон хоолны асуудалтай өсгөлөр уур удалдаг. Тэгээ гол надад цайны цаг нь заавал 12-оос 1 алдчих юм. Заавал тэгэж био энэ би пресс одоо мариж. Тийм үү? Би өөрөө ингээд нөгөө хоолоо идэхгүй уурладаг учраас заавал би дунд нь ингээд надад ингээд амрах таймтай. Тэгээ нөгөө нэг хоол өдөр идэх тийм өдрийн цаг дундуур нь заавал цаг зав гаргадаг байсан. Яг тэр нь тэгвэл чухал байсан байна тий. Тэр нь чухал байсан.
Яг уу нэг профессор эднэрийн ч гэсэндээ хэр байна гэдэг нь ч гэсэн чухал л та. Гэхдээ тийм бүр ингээд хараад мемолчлол бол биш зүгээр тэжүүн ингээ хараад ер нь бол за гэл тэгж ордог байсан. Биэс бол ер нь амар тикетинг яг концерт тикетингийн маягаар хийжсэн. Солонгос хөгжүүлчихсэн ер нь бол яг тийм. Тэг чадвал хичээлээ ингээд амар ёшими хийгээч гэсэн өөрөө оноо сайн гаруй сайн шүү дээ. Тийм ч ер амархан оноо өгдөг багш нь хин бэ. Ер нь тийм юмны ингээд чонгбуудыг every time гэж мэдхүү. Every time гэдэг апл байдаг аахгүй. Бүх дээд сурвал дотор нь дээд сурвал ингэж орж олдъё. Every time дээр энэ багшийн энэ багшийн ингээд юу домж хуваа эсвэл энэ багш ийм юм зөндөө байдаг ийм хичээл ийм шалгалтын дээр ийм юм гардаг ч юм уу зөндөө тийм бичсэн байдаг байхгүй нөө нэг яг нөө ревю эдэн шиг байдаг тий нөгөө нэг од бод хүртэл 5-аас 10 од өгөх юм. Тэгээ тэрнгээс хараад аль түрэн тэр ингэж яг номернуудын ч гэх юм уу тий тэр ангийн яг сонсох ангитны номернуудын бүгдийг компьютер дээр аваад тавьсан байдаг. Тэгээ гэсэн цаг эхлэхийн өмнө тэрийг ингээ 10 минут 30 минутын өмнөөс PC банк тошоо бэлдээл. Яг цаг нь бол шууд дармаар. Тэгээ шууд дарсан ч болохгүй байгаа үе зөндөө байдаг. Тий. Тэгээ надад тэр PC банк гэж интернет кафе шиг юм байгаа штэ. Интернет кафений байршил чухал санагддаг заяо. Интернет кафеных маус эднэр бас амар чухал санагддаг. Юм чухал. Би өмнө нэг 2 дугаар курстэй юм уу нэг кафед ороод юм хийж агаад чи маус нь бах ингээд гацдаг заяо. Гацаад нэг гэм маус ингээд зарим компьютер чи хоёр ингээд PC дээр чи хоёр компьютер юу тагаш маус тагаш штэ. Тэгээд ингээд тэр болохоор нэг л маустай байсан. Тэгээ би ягаад ч тэнд очиж сууц юм идэхгүй. Тэгсэн чинь яг ингээд арах гэсэн чи маус нь ажиллахгүй гэрэл мэл наасахгүй заяо. Oh my god. Тэгэл дуусч байгаа юм. Тэгэл дуусаа. Тэгвэл зүгээр тэр 6 сар болвол тэгэл сонсмоор хичээл сонсож чадахгүй байхгүй. Зүгээр бүгднгийн чонжонгийн ондоо барьсан л та. Тийм байдаг тий. Ерөнхийдөө бол чиний их сургуулийн амьдрал чинь хэрхэн өөрчлөн гэдэг чинь хичээл сонголтоос чинь өөр бол байхгүй юу. Эсвэл амар муу байрдаг үе нь юу гэхээр ээгийн ши 9 цагны хичээлтэй мөглөө 4 цагны хичээлтэй гэвэл дунд нь хийх юм байхгүй. Тэгвэл амар буруу авч байгаа. Тий. Амар цагийн тогтворолт зүг хийх хэрэгтэй юм шиг санагдаад байна надад. Эсвэл хоолны цаг аяхгүй зүгээр өглөөнөөс орой хүртэл. Төгөлтэй үгүй шүү. Миний хэлээд байх ч тэр байхгүй юу? Тийм үеч сүрэн байсан те. Би ч байсан. Тэгээ багш нарын ч гэсэн тэрийг жоохон мэддэг ч юм уу нөгөө нэг арт суугаа жижиг сажиг мэдээ шажигдуулаад байдаг тийм юмнууд үсэж штэ тий. Тэгжээсэн. Ер нь тэгээд тэрний тип байсан. Хичээлээ барихтаа ер нь яах ёстой вэ гэсэн. Сугаан шинжааны типтэй цагаа зөв зохицуулах хэрэгтэй. Угаасаа нөгөө нэг одоо бус сургуулийн яд гэсэн мэдгүй хоёулынгийнхаа сургууль жаалгахлаараа нөгөө нэг Канье Кёксо гэж байдэн штэ одоо нөгөө хичээлийн нөгөө тийм багш нарын ингээд одоо скежер одоо тэр хичээл яаж явагдах талаар ингээд танилцуулсан тийм файлууд байгаа. Тэр файл руугаа орж үзээд тэнгүүтээ надад хэрэгтэй хичээлүүд тэр хичээлийн танилцуулга байгаа. Хичээл нь ямар хувийн шалгалт авж гин, ямар хувийн одоо тим хордон хийж гин, ямар хувийн парпи байл гэж ингээд чинь бүгд байгаа юм жаа. Тэрийгээ сайн харах хэрэгтэй. 20% нь тим айлтуу гэх. 40% нь энэний шалгалтны юу. 40% нь юу гэж тэнд бүгд гарцаа байдаг аахгүй юу? Тэрийг нь бас сайн харах хэрэгтэй юм шиг надад санагдав. Every time ч ер нь бүр сайн. Every time гэсэндээ. Тэр нь бол яг сурж байгаа хүүхдүүд нэг ямар ажиллаж болоод комент дээр хийсэн байгаа болохоор тэгстэй. Тэрний дараа ерөө бич зур чухал юм чонжон гиганч сайн чухал гэж бодож байна. Тийм, чонжон гиганч юу гэхээр яг тэр өдрөө ингээ хичээлээ барьсны дараа 7 хоног 3 сар сурвал орсны дараа 7 хоног тэр хичээлээ сонсдог заяа. Сонсонгоо сольж болдог. Тийм. Энэ биш ээ, энэ багш биш ээ наач юм. Эсвэл лин скежүүлээр бол би ингээд хэцүү байна ч юм уу. Тэгтээ уцаараа ч юм уу энэ iPad-аар ингээд хараал энэ заяа. Тэгвэл аль нэг нь энэ анги хайсан хүүхдүүд байдیں۔ Тэгвэл хайсан үед нь хурдан тэрийг авах ч юм уу. Тийм чонгжон гигант 7 хоног байдаг аахгүй юу? Тэр бас айгуу чухал. Яг нөгөө эргэлзээтэй бас хичээлүүд байгаа штэ. Тэрийг юу ч гэсэндээ нөгөө нэг ингээд шинжон хийчээд сонсч үзээд тэгээ таалагдахгүй байх юм бол өөр хичээлээр сольдог ч юм уу. Хэрвээ таалагдвал ондоо. Хоног гэж яддаг. Тэрийг бас сайн анхаарал сайн. Чонжон гигант чухал шүү. Өөр бас нейбизм гэж би бол ер нь 4 жил тэрийг зөндөө ирсэн. Ер нь бүх солонгосчууд бол тэрийг хэрэглэдэг байсан. Компьютероор ер нь хийдэг аахгүй юу? iPad юм утсаараа их юм бол рекол яа утас чинь гинт ингээд гарчдаг аахгүй юу? Хичээлээ барихтаа. Би тэгээ компьютероор хийхдээ яг хажуу талд нь нейбизм гэж сайт орон заяа. Нейбизм гэж орвол яг цагийн секунд хүртэл гарч ирнэ.
Тэг би 9 цагт хэлэн гэвэл 8 цаг 59 минут 59 секунд ч юм яг тэрний үед нь дуу гарч ирдэг аахгүй. Яг хэлж байгаа дуу байдаг. Сэрүүлэг шиг юм биш үү? Яг тэгэл яг одоо хэлээгэл яг тэр цаг нь бас 완전 정확해. Тэр ерөн зөндөө бүх хүүхдүүд хэрэлдэг байсан. Тийм байсан. Тийм болоо нейвзэн сайт тэрүүлэл бас сайн шүү. Окей. Ерөн тийм шүү guys. Сугааны сон бол ерөн ингэ дуусаа. За тэгвэл 1교시 수업 추천하나요? монголоор юу хөө? Одоо 1교시 수업 гэдэг нь болохоор 9-9-оос эхлэх хичээл гэсэн үг байхгүй юу? Хамгийн ихний хичээл. Нэгдүгээр цагийн хичээл гэсэн. Нэгдүгээр цагийн хичээл юу гэж бодож байна? Нэгдүгээр цагийн хичээл юу авсан дээрөө биш үү? Тэр ч хүн хүнээсээ шалтгаална. Яагаад? Сабаса. Яагаад вэ гэхээр чи өглөөний хүн үү оройны хүнээс шалтгаалаа бас ондаахгүй юу? Тийш үү. Амар орой ингээд нөгөө нэг юмнуудаа хийдэг тийм шаш хуунууд байна штэ. Тийм бодол өглөөний хичээл сонгоод чи яагаад ч болохгүй нэр шин. Тийш. Тэр нэрээ тэр ч сараа дээрээ. Амьдралынхаа паттерн өөрчлөхгүй болол нэрээ өглөөний хичээл сонгоод ер нь бол юмргүй. Яг гоо сэрэд явж болж гэн. Гэхдээ очоод хичээлээ ойлгох уу гэдэг бас жоохон асуудал байхгүй тэр чинь. Тийш. Дээрээс нь гэр нь ямар туу хоол вэ? Тэр нь ч ерөн чухал шүү. Би бол манай гэр цаг явж байгаа хичээл хүртэл. 근데 энэ бол ойрхон байсан. Ямар амар. Цаг явж байсан. Би бол тэгээ яг нэг шугамаар ингэ цаг явдаг гэсэн. Би бол үгүй ойрхон гэж боддог. Тэгж яг гэрийн ууртал, дээд сургуулийн уурталд ингэж амьдэрдэг хүүхдүүд бол амар байхгүй. Зүгээр л босоод 10 минутын дотор бэлдээл шууд 10 минутын дотор шууд явбал ангиа шууд сонсоо гэжтэй. Тэг бүр нөгөө нэг оюутны байр маяр дорминтори эднэртэй хүүхдүүд бол тэгэл бүр зүгээр баг нүүрмөр угаахгүй тэр чигээр орж гараад. Тэр хүүхдүүдэнд бол 9 цагийн хичээл бол зүгээр л аахгүй тий. Тэр биш бол над шиг юм уу жоохон хоол байдаг хүүхдүүд бол тийш жоохон хэцүү шүү дээ. Тий. Тэрийг бас тогтоолох хэрэгтэй. Би бол юу аль дээр 9 цагийн хичээл сонсчихсан аахгүй 2 дахь ангида. Өмнө сонсмоор байсан анханаас. Анханаас бол яг 10 цаг л жоохон надаа ичиг яа. Таас 10 цаг л сонсчихсан 9 цагт сонсож байгаа гэсэн чи. Нэг 9 цаг сонсон чи oh my god. Нойр хүрээ. Харин тий. Нойр хүрээ. Тэгээ 9 хүртэл явах хэрэгтэй юм чи 8 гэж гэрээс гарах хэрэгтэй. Тэм чи 7 гэж бэлдэх хэрэгтэй. Тэгэл өглөө бэлдээл яваад 9 цагт хичээл сонсол нойр хүрээл. Тэгэл зөндөө унтчихсан. Тий. Not bad. Бонаггүй. Тий. Тийм бас гоё биш. 9 жоохон тэгтээ хэцүү тий. Нэг 10-аас хойш яг нэг хичээлүүдэд бариад эхэлчихвэл тэр чинь бас арай гаагүй тий. Өөр чи 고등학교가 뭐지? Ахлах сургууль. За. Ахлын сургуультай дээд сургууль нь юу өөр гэж бодож байна? Ахлах сургууль дээд сургууль хоёр нь үү? Одоо ахлах сургууль ч болохоор хичээл сонголт гэж байхгүй шүү дээ. Тийш хичээл сургууль гэж байхгүй шүү дээ. Цаанаас нь одоо усаас цагаад өгсөн системээр явна. Яг уу нэмэлтээр өөрөө хичээл сонсъё гэх юм бодол заавал нөгөө нэг тунгаарын эднэр шиг тийм газар хайж очиж сонсох болгоос ш. Тэнгүүтээ ахлах сургууль ч юм болохоор өглөө эрт эхлээд 9-оос одоо 9-оос эхлэн штэ. 9-оос эхлээд нэг миг гэж Монгол дуусч байна. 1 2 гэж дуустдаг. Тийш. Эрт таарна гэсэн үг. 1 2 гэж дуустдаг аа? Тий. Тэгжсэн юм Монгол уу? Тий. Ямар гоё юм бэ? 3 4 гэж дуустдаг. Болохоор нөгөө нэг жинхэнэ нөгөө нэг буйго сайднартай бэлддэг юу болохоор тунгаарын нэмэлтээр юмд амар их явдаг хүмүүс ч тэрнээс хоошоо нэмэлтээр сургалтанд айгүй их явдаг. Бүр 10 цаг хүртэл хийдэг бишээс нүү? Орой юу? Гөө. Солонгосын тэр ялгаатай. Тий. Сургууль дээрээ. Одоо ахлын сургууль болохоор ер нь бол яг дээд сургуулийн өмнө болоод хичээл амар сайн хийх хэрэгтэй. Тэгээ заавал 3 4 цагт хичээлээ сонсоод тэрний дараа бас яажаа гэд оройн сургууль шиний сургууль хийх байж болоо л доо. Ер нь бүгдээрээ сайн хийдэг. Тэгээ орой хүртэл хийдэг нь юу гэхээр 10 хүртэл хичээл хийдэг. Тий. Солонгосын тэрэнд амар чанга юм шиг санагддаг тийм. Монгол бол яг хүсжээвэл хийхгүй болгүй чиний амьдрал. Ани биний ботор бол юу нөр гэдээ сурвал яг тийм гэж бодож байгаа байхгүй. Чиний өөрөө хамаагүй. Хичээлээ сонсохгүй байсан ч тэр миний оноо. Тий. Ахлын сурвал бол гэсэн үг тий. Тийм биш ээ. Ахлын сургууль болохоор яг тэр өглөөний одоо нөгөө нэг хичээлийн цаг байгаа штэ. Тэрэнд бол яс хийх хэрэгтэй байхгүй юу? Усаас заасан системийн дагуу чи хийх хэрэгтэй юу, хийх хэрэгтэй. Тийм. Тэгээд яг нөгөө нэг онцлог томоор нь авч үзье гэх юм бол их сургууль, ахлах сургууль хоёр ч юм болохоор одоо хуваараа одоо багш ангийн багш ч юм уу эртээ чи энийг хий гэж хэлэх хүн байхгүй юу? Тийш. Ахлах сургууль шиг.
их сургуульчин болохоор багш нь чаныг хийх юмыг ерөнхийд нь өгч чинь хийх чинь чи ийм юм би даалт хийх хэвээр чи ийм юм шалгалт өгөх хэвээр ингэж хийх хэвээр. тэгээд чиний хийсэн байдлаас чинь шалтгаалаад үр дүнжин л гарна. Тийш. Чи хийхгүй байгаа л яваад байгаа юм бол тэгэл үр дүн чинь угаасаа муу гарна. Тийш. Тэрүүрээ л гол. Тэр л өөр юм байна те. Тэр л өөр юм байна те. Бид хоёр үнсөө нэг талхаа идчихлээ. За. Окей. Одоо ихлэ одоогоо Бинийг юм хэлчихв. юу. 머리 아까도 묻어있어. 닦아줘. 그러면 안 보이잖아. 유이. 바늘 뭔가? 인지길 2 минутзаяа. За өмнө видеод болвол яаж ингэж хичээлээ ангиа ингэж авах уу тэрний талаар ярьжсэн шүү дээ тий. Тэгээ 9 цагийн ингэж хичээл зүгээр өө гэж бас асууж байсан. Тэгвэл одоо би гинт 9 цагийн хичээлтэй болсон 4 цагийн хичээлтэй болсон. Дундад 3-4 цаг үлдсэн. Тэгвэл тэгтээ яах ёстой вэ? Тэр үеийг яаж ингэж цагаа ингэж явуулах вэ? Та нар яасан ажилгүй юм гэдэг. За 9-9 цаг ихсэн хичээл ойролцоогоор нэг 10:30 яалтад дуусла гэж үү цагийн хичээл. Тэнгүүдээ 4-өөс хичээлтэй тий. 4-өөс хамгийн сүүлийн хичээл. За нэг юм мэдээд нэг 0 ороо за нэг 11-ээс эхлэе гэж бодъё. 11-ээс уг нь юм мэдээ хоол идэл 30 минут л шууд. Тий 11-ээс 3-ын оронд бид нар ингээд цаг ингээд зай гарчлаа штэ. За. Би далт байвал би далт хийж болж байна. Би далт байвал би далт хаажээ. Хаажээ. Байвал хийж болж байна. Тэгээд номын сан сууж болж байна. Сургуулийнхаа. Номын сан сууж болж. Би бол тэгдэглээсэн. Тийм үү? Тэр номын сан сууж байсан. Тийм үү? Уншмаар байгаа ном ч юм уу, эсвэл топик бэлтэж байгаа топикээ нөгөө дээшлүүлээ гэж байгаа бол номын сан суугаад тэрийг хийж болно шүү дээ. Тийм ер нь бол тэгэл хажаал хийх юм шүү дээ. Тийм хажаа ер нь бол амар их юм. За бүр болохгүй гэх юм бол адилхан ингээд цагийн зайтай найзтайгаа цуг ингээд кафе ороод бас хөрхөн юм яриад тий. Тэгэж болж юм. Өөр юу хийж тэгээд юутай болол гэрнээ орхон ч юм уу байхан болол дасгал масгал фитнес дээр явдаг хүмүүс del фитнес бас хийж болох юм тий. Чөлөө цагаараа. Тий. Тэгээ би ял тэггүй л тий. Тэр бол хэцүү. Тим юм ээж болж байна. Би бол ер нь бол тэр дундаа зөндөө цаг айхтай. Жигнэсээ тийм every time дотор найзуудын цагаа харж болдог гэсэн. Тий. Нэрээ яг мартчих. Тэгээ тэрийг ингээд нөгөө хүн юу шеэр хийж болдог шеэр хийж би бинийхээ хараад өө чи тэдэнд ингээд юутай мó гэдэг ч юм уу. Анх найзуудтай ингээд уулзвал хоорондоо яг найз болвол хоёул хоорондоо шеэр хийгээвэл яг нэг тэр анх найзтай болвол тэр ангиангаараа ингэж өөр болно шүү дээ тий хичээлэн тэр бүгдийг ингээд харж болно. Тэгээд би одоо хийх юм байхгүй манай найз энэ цагт юу хийж яаг гэвэл амарч яаг гэвэл одоо ярилцаал уулзаал кофе шопд орох юм уу тий. Эсвэл болвол дээд сургуулийн тэр клубт бас ярьжсэн шүү дээ. Тунгаари. Хийх юм байхгүй хүмүүс бол ер нь бол тэнд зүгээр л байжсэн. Тэнд байгуул унтж болдог үстэй. Унтчихсан. Жинээс өөр хийх юм байхгүй хүмүүс орж ирэл хав зүг тоглоол. Тэг ганцаараа уул зүгээр унтаал хөвтэйл. Тийм унтах гэхээс чи манай сургуульд унтлагын өрөө байдаг мэдхүү. Бүр юм харанхуй ортой. Үгүй сонсчихсан л да би бол явж үзээгүй. Ямар нэс. Би зүгээр нөгөө нэг тангуур гэдэг шиг. Скол нөгөө нэг өглөө эртжэл яг тийм зайтай л хахад юм байна л да. Амармаар санагдах үед тийм зайтай юу? Тий. Тийш унтдаг байсан. Хаах тийм үү? Хав харахгүй заяа. Гэрэлтэй өрөө гэсэн байгаа. Гэрэлгүй өрөө басгаа заяа. Хав харахгүй тэр нь ортой. Тийш орж унтдаг байсан. Кёнгидэд ер нь тийм байсан гинэ guys. Тийм. Кёнгид чинь гоё юм биш те? Унтахыг хүсчихвэл тийш очиж үзэж болно. Тэгтээ зөвхөн нөгөө охтуудын тийм өрөө охтуудын өрөө гэдэг. Хөвгүүдийн гэж байхгүй зөвхөн охтууд л ордог. Би бол ер нь дээс сургуулийн клуб гэдэг өрөөнд л унтчихсан. Хоорондоо тийм өөрөөсөн байна. Ер нь тэгжсэн. Тэгэхгүй бол зүгээр л ер нь кёгидэ чинь амар хөөрхөн шүү дээ. Яг тий анх хичээл орох 3-4 сарын үед бол бүр хөөрхөн ятахгүй. Cherry blossom зөндөө байдаг. Тэрнээс болоод ер нь гадуур зөндөө ингэж хүүхдүүд сууж исэн. Тий. Юу чихгүй ч гэсэн зүгээр суугаад тий. Гой хоорондоо ярилцаал тийм байжсэн. Тэгээ гол нөгөө нэг Монгол сургуулийн их сургуулийн кампус эднэрийг бодвол Солонгосын кампус айгу гоё штэ том нийлгээр талбай малбайтай. Тэгээ гоё дулаахан өдөр байвал нөгөө нэг ханганы ирэг дээр сууя гэдэг шиг кемпинг эднэр хийж байгаа юм шиг тэгээ хэмсэж суугаа. Хоол захиалж идээд ш юм уу. Захиалж идэж болоо. Бүр зарим нь зүгээр арх угаал суучт юм бэлээ тий. Одоо next. За дараагийн асуулт. Шион бүнгүү яаж хийсэн бэ? Яа бүр хэлээг болтгоо. Худлаа. Ойлгоо гэж. Ойлгоо.